Синтетик орцтой витамин минералууд чанар муутай, шингэц муутай витамин минералууд хаасайгүй зарагдж байна. Үүнээс бүгдээрээ болгоомжлох хэрэгтэй байна. Синтетик бета-каротин буюу витамин А-гийн байгалийн бус синтетик хөлбөр гэсэн үг. За энэний үндсэн орц нь болохоор нефтийн төрлийн бүтээгдэхүүн, нефтийн үлдэгдэл хог хаягдлыг дахин боловсруулж гаргаж чаддаг гэсэн үг. Фоли өвчл буюу витамин B9-ийн синтетик хөлбөр. За энэ хөлбөр бол хаасайгүй байдаг. Сианокобаламин буюу витамин B12-ийн синтетик хөлбөр. За энэ бас маш их түгээмэл байдаг. Кальц битгий угаарай нөхдөө. Тэр ялангуяа кальцийн карбонат гэдэг. Кальцийн хамгийн түгээмэл шохойн буюу чулуун хэлбэр гэсэн байгаль маш их хэлбэг байдаг. За энийг хэмжээгээр хэрэглэх юм бол артерийн судас болон бөөр нь маш хэмжээний хуримтлал үүсгдэг. Цаашлаад судасны бүглэлж хүрэх боломжтой. Феррус сульфат буюу төмрийн синтетик хөлбөр. За энэс бол их хэмжээнд хэрэглэх юм ер нь бас адилхан зүрх судасны өвчлөл, тийм ээ. Ялангуяа чихрийн жилжин type 2 diabetes буюу элегний асуудалтай хүмүүс бол энэс бүр хол явах хэрэгтэй. Төмөр юунд хамгийн их байдаг вэ? Ялангуяа хөрвүүлт цайтай, амтны гаралтай маханд төмөр хамгийн их агуулгадана. Хим айрон гэдэг судлаадууд зэрэг. Магнезиум оксид буюу магнезиум минералын хамгийн муу шингэстэй хөлбөр байгаа. Энэс хол яваарай, орцоос нь шалгаарай. Хэрэглэмээр байвал магнезиум глайконат гэж төрлийг нь хайж олоод хэрэглэхийг зөвлөе. Энэ сурвалжлаа зарласан байгаа 12 сарын 1-нд эхлэн махчад карнивор буюу хүний зохих шим, тэжээл, тийм ээ, хөвшил согц сургалтаа хийх гэж байгаа. Өмнөх бүх сургалтууд мөн бонуснд орох юм. За дэлгэрэнгүй мэдээлэл авах бол комментээр нэг гэж хичээрэй. За